Хүүгийн тухтай байдлыг эвдэн. Чи хинтээ ирж байгаа гэсэн аавынхан дуу чихэнд нь хайлтхан сонсогдов. Хүүч сандрын эргээ харуул. Аав нь санаа зовсон байдалтай зогсож байлаа. Тэр чимээгүйхэн зогсож асуултанд хариулахад итгэл муутай байсанд аав нь дахин асуув. Хүүч хэсэг тэнэгэлзээд усаар өглөөрийн дотор байдаг нэг эмэгтэй бий гэж хэлгээд аав нь нэлээд гайхав. Хин юм бол химээ дахин лавлан асуув. Тэр яг манай ээж шиг сайхан сэтгэлтэй. Заримдаа тэр эмэгтэй ээж минь байж магадгүй гэж би боддог химээ. Хүү хариулав. Энэ үгээс сонсоод аав нь санаа алдаа. Хүүгээ хөтлөөд гэрийн зүг алхлаа. Гэртээ орж иртэл зочдын нэг нь бүх зүйл зүгээрээ химээ асуухад би ч зүгээр байна л да. Гэхдээ хүүгээ бодохоор санаа их зовж байна. Эхнэр маань нас барснаас хойш үнэхээр хэцүү үе бит хоёр давсан. Гэвч хүү маань арын хашааны усаар өглөөрийн шитгэл зогсох нь миний сэтгэлийг зовоогоод байна. Хүү маань сэтгцэн үед асуудалтай болчих үхээс айж байна хэмээн бүсгүйд хэлв. 7 хоногийн дараа хүүгийн сургуульд гэр бүлийнхээ зургийг зурах даалгавар өгчээ. Багш зургуудыг шалгаж явахдаа хүүгийн зураг содон санагтаа хэн байгааг асуухад хүүч тайлбарлав. Энэ бол манай аав. Харин энэ би. Энэ бол манай ээж. Багш гайхан танай ээж усаар өглөө дотор амьдардаг юм уу хэмээн асуудал хүүч инээмсэглэв. Тийм ээ. Манай арын хашинд байдаг усаар өглөө. Тэр бол миний хамгийн дуртай газар. Ээж маань энэ байшин худалдаж авах шалтгаануудын нэг бол тэр усаар өглөөр байсан. Ээж минь нас барснаас хойш би тэр усаар өглөөрөөс нэг чимээ сонссон. Манай ээж чих хоолойтой биш ч би ээж минь гэдэгт 100% итгэдэг хэмээн явдлыг тайлбарлав. Уучлаарай багшаа. Манай эхнэр нас барснаас хойш хүү маань ийм болчиход байгаамаа. Би хүүтэйгээ ярилцъя. Баярлалаа хэн уцаад таслав. Тэр шөнө аав нь хүүтэйгээ хүмүн чи ээжигээ маш их санаж байгааг би ойлгож байна. Гэхдээ усаар өглөөрийн эмэгтэйгийн тухай зүйлийг бодлоос авч хайхыг хичээгээрэй. Чи ээжигээ буцаж ирээсэй гэж хүсэж байгааг би маш сайн мэдэж байна. Гэвч ээж нь буцаж ирэхгүй миний хүү. Гэж хэлээд аав нь хүүгийн тухан дээр зөөлөн өссөв. Аав нь өрөөнөөс гар магц. Хүү нь орноосоо босоод цонхон дээр очиж арын хашаанд мэрилцэн урсах усаар өглөлөө удаан ширтэн зогсов. Гинтл уснаас усаар бүрдсэн хүн гарч ирэн өөрөө далгасан хачирхалтай. Аав нь угаалгын өрөөнөөс гарч хүүгээ шалгахаар өрөөнд нь ороход хүү алга байв. Тэр даруй нэрийг нь дуудан ийш тийш харсаар хальт нээлттэй хөшгөний завсраар арын хашааг хартал. Хүү нь усаар өглөөр рүү удаанаар алхаж байлаа. Сарны мөнгөнд туяанд гялцах нэгэн эмэгтэй хүүгээ намуухан дуудаж байхыг хараад аавын зүрх хүчтэй цогтлоо. Тэр даруй гэрээсээ явшлаа. Хүлээгөө гүн очлоо. Тэр хүүгээ шүүрэн тэврээд усаар өглөөраас хүчээр эргүүлэн татах мөчөд эмэгтэйгийн дүр нүд ирэмхийн зур шингэн ус болон задран усаар өглөөрийн гүн дуусан алга болов. Аав нь хүүгээ яаран гэртээ оруулж сая босонд итгэж чадахгүй хэсэг зур шоконд автлаа. Маргааш өглөөнтөр сүмийн номлогчтой холбогдсон. Босон явдлын талаар хэлээ. Цагдаа хүртэл хэлсэн ч итгээгүй. Надад танаас өөр туслах хүн байхгүй байна. Туслаач хэмээн гоо хэлэхэд номлогч анхааралтай сонсоод за танаа зовлтгүй. Би түүнийг зайлуулна хэмээн амлалт өгөв. Удалгүй тэр хоёр тусгатай хамт залганд ирлээ. Хүйж уйлаа. Тэр эмэгтэй муу хүн бишээ битгий гомдоогооч гэж хуухад аав нь хүүгэрэн гадагшав. Тайлбал бидний хамгийн сайн мэдих SCP байгууллагын ажилтнууд байсан бөгөөд усаар өглөө дотор амьдардаг хэвийн бус гажиг биетэд хандаа. Одоо чамайг 20 цаг боллоо хэмээ хойлоо үеийн пооз аван зогслоо. Сайн байцгаана судлаачдаа за дараагийн бүсийн биетийг нээлрүүлэхээс өмнө би саяхан шин сувг нээсэн гэж та бүхэндээ хэлжсэн. Тэгээд энэ дээр төрөл бүрийн тоглоом стрим болон SCP-ийн тоглоом ертөнцөөр бичлэгүүд ороход явах байгаа. Тэгээд мэдээж subscribe хийж дэмжээрэй. Тэгээд бас манай үндсэн сувг маань жоохон дэмжиж өгөхөд 100,000 subscribe хүргэх гэж байна. Тэгээд би ч гэсэн энэ дээр нэлээд урамшаад тэгээд 7 хоногт нэндийн бичлэг шүдэ 100 чамгаа оруулах шийдсэн учраас та бүхэн ч гэсэн намайг дэмжээрэй. Тэгээд бичлэгээ үздэцгээе. SCP-54 буюу хүн болгоны хил занаар усны дагна. Тэр 54 бол маш ажиглалтай биеийн шин чанартай бөгөөд гаднаас харахад огцомж онцгой биш. Харин жирийн ус шиг харагдах хэсэг лидер шингэнээс бүтдэг. Ихэвчлэн эмэгтэй хүний хэлбэрээр хүмүүст үзэгддэгч. Бос төрлөөр ивэл эрэгтэй хүн шиг мөн энгийн геометр хэлбэрүүдээр ч хуурч чадна. Яаж энэ хэлбэрүүдээр хувирдаг? Бас тэгсэн хэрн хэрхэн хөдөлгөх нь хүртэл тодорхойгүй хэвээр байна. Учир нь одоогор хийсэн бүх туршилтаар түүний бие тайлбарлаж болох үз дулааны, биологийн, цэглэн саранзан эсвэл өөр ямар нэгэн үзэгдэл илрээгүй. SCP-54 ямар нэгэн усан орчинд л орох юм бол эргэн тойрондох уснаас огт ялгархгүй болчдөг. Мөн ууршилтаас болоод байнга багасч байдаг. Эзлэх хүнээ дахин сэргийхин тулд тодорхой хугацаанд бүрэн ус руу орох шаардлагатай болдог. Тэг-54-өөс уурсан усыг цуглуулж үзэхэд жирийн уснаас ялгарх онцгой шин чанар олдоогүй. SCP-54-ийг нээлрүүлсэний дараа нэмэлт судалгаа шинжилгээ хийхээр сая Тэг-8 шилжүүлэн орсон бөгөөд тусгай 20 хөөргийг нь ус нэвтэртгөө болгож онцгой уур амьсгалын хяналттай
Мөн шинэхэн болохын усаар дүүргэсэн говьмсог ус оргилуураа сурлуулсан юм. Гайхмар зүйл нь тэг 54 шинэ орчиндөө дуртай байсан бөгөөд судлаачид, хамгаалагчид, засвар үйлчлэгний ажилтнуудтай хөгжилтэй маягаар харилцдаг байсан бөгөөд тэд нартай төстэй хэлбэр дүрс болон хуурч байв. Эхэндээ тэг 54 нь бусдад харилцахгүй ихэнх үедээ ус оргилуу дотор байсан ч айжмаар тасаж бараг ихэнх цагийг уснаас гарч өнгөрөөдөг болсон ч биеэс нь шууд дээж авахыг оролдох үед усан дуусан алга болох үзэгдэл их байсан билээ. Усны алдагдлын дуршилт хэмээн нэрсэн нэгэн дуршилтаар SCP-54 хүрэх усыг хязгаарсан бөгөөд үүний үр дүн Тэг-54 нь хэлбэр өөрчлөгдөж гадаргуугийн талбайгаа багасхан ууршилтыг аль болох багасгахын тулд илүү нэгт жижиг биетэй болсон байдалтай байв. Усны хан унжийг хаасан эхний өдрүүдэд Тэг-54-ийн өрөөнд хүү орох тохиолдолд найрсгаар ухтаа авч мэдлдэг байсан ажилтнуудаас ус авахын тулд сайхан ажил гаргаж байна хэмээн судлаачид үзсэн юм. Харин хэд хоногийн дараа усны хязгаарлалт нэгдэггүй үед найрсаг заавар нь багасч илүү итгэхгүй гонхтой болов. Туйлын температурын туршилтаар судлаачид SCP-54-ийг тэг градусаас доош температурт байрлах эрхийг SCP байгууллагаас авсан бөгөөд температур буурах тусам Тэг-54 улам удаашарч эцэстээ бүрэн хөлдөв. Мөн мөсийг нь өөрүүлэн дээж авч шинжлэхэд жирийн уснаас огт ялгаагүй байсан юм. SCP байгууллагын судлаач түүний зовоож ханалгүй. Эсрэг туршилт хийсэн бөгөөд температурыг 95 градус хүртэл буюу буцлах температурын өмнөх хязгаарт хүртэл нэмэхэд Тэг-54 ихэд төрөнгийн болж туршилтын камертай хэсгээс сутгахыг оролдсон. Энэ туршилтын дараа Тэг-54-ийг 20 хөрөөнөөс туршилтын талбар руу шилжүүлэхэд эрсдэл байж магадгүй. Өөрт нь хор хөнөөл учруулж магадгүй хэмээн ихэд болгоомжлсон юм. SCP Тэг-54-ийн сэтгэн бодох чадрыг мөн шалгаж үзэхэд эвлүүлдэг тоглоом, онсон тоглоомын хүртэл нэлээд чадварлагаар хийж байв. Эхэндээ Тэг-54 иймэрхүү зүйл хийх дургүй байсан ч судлаачид тусанд хамгийн мэдрэг зүйл бол цэглэхаанаар зохиулахыг олж мэдсэн юм. Судлаачид энэ шалгалтуудад Тэг-54-ийг ихэд айлгаж сүрдүүлдэг байсан тул хүн туршилт бүрийн хооронд заавал 48 цаг амрах шаардлагатай болсон юм. Хамгийн сүүлийн туршилт бол давсны хүчлийн уусмалд хэрхэн ариун үйлдэлд үзүүлж байгааг харах замаар бас хэрхэн хэлбэрээ хадгалж байгаа талаар тодорхой ойлголттой болох зорилготой байсан юм. Мэдээж хэрэг Тэг-54 уг туршилт нь бүрэн эсэргүүцсэн тул хөдөлгөөнийг хянахын тулд өрөөний температурыг хөлтгөөс ялгүй дулаан түвшинд бууруулсан. Гэвч энэ хангалтгүй байсан бөгөөд SCP Тэг-54 судлаач болон түүний тусгад эсэргүүцсэн тэмцэж хоёуланг ноцтой гэмтээсэн тул туршилтыг нэн даруй зогсоохоос өөр аргагүй болсон. Үүн дээр энэ явдлын дараа Тэг-54 дээрх бүх туршилтыг бүр мөсөн зогсоосон. Үүний хамгийн том шалтгаан нь SCP Тэг-54-ийн бүх судлаачид эрэхтэй мөн дарамт шахалт хүч хэрэглэсэн гэх мэдээллийн дагуу энэ туршилтын дараа SCP Тэг-54-д Euclid ангилалд оруулжээ. Гэсэн ч туршилтууд бүрэн зогсож SCP Тэг-54 туршилтыг хариуцсан багтаа дахин харьцахаар болсон тул түүнээс хойш 5 гаруй жил ямар нэгэн хосод гэмтэл тохиолдоогүй юм. Үүний дараа SCP Тэг-54 ангиллыг SAFE буюу огт аюулгүй ангилал болгон бууруулжээ. Мөн түүн дээр дахин туршилт хийх болсон ч одоо бүх туршилтыг биологийн эд олоог нэгж хариуцаж зөвхөн эмэгтэй ажилтнууд л түүний судлах эрх олгосон юм. SAFE буюу огт аюулгүй ангиллын биетж SCP Тэг-54-д ажиллахдаа болгон сэрэмжээ алдах эсгүй. Засвар үйлчлэгээний ажилтнууд хорих бусд ажиллахдаа химийн хамгаалтын хувцас заавал өмсөх бөгөөд гарч ирсний дараа Тэг-54 бие хэсэгт наалдаж үлдээгөө батлахын тулд тусгай хатаах өрөөнд 10 минут байх ёстой. Хэрэв хорих тэглэм алдагдах тохиолдолд нийт орчныг шингэн азаатаар дүүргэн Тэг-54-ийг мөс олгон хөлдөөснөөр хяналт тогтоох юм.